Сүүл цалин бодохдоо урьдчилгаа цалин ботсон салбар нэгжээ сонгоод цалингийн загвар хэсэгт сүүл цалингийн загвар сонгоно. Урьдчилгаа нийт цалин багнанд тухайн сарын урьдчилгаа цалингийн дүн автомат дуудагдана. Хэрэв урьдчилгаа цалингийн дүн дуудагдахгүй бол тухайн сард урьдчилгаа ботсон эсэх, огноо болон урьдчилгаа сүүл цалин бодлтын салбар нэгж ижил байгаа эсхийг нэгтлээрэй. Сүүл цалин ботхоос өмнө цагийн бүртгэл оруулсан байх шаардлагатай. Хэрэв цаг бүртгэл зонхонд тухайн сарын цаг бүртгэл оруулсан бол үйлдэл цаг бүртгэлээс татах зонхоор тухайн сарын цагийн бүртгэлийг цалин бодолд руу татна. Ажилсан хоног болон цагийг татаж эсвэл гараас оруулснаар сүүл цалингийн загварын томьёоны дагуу цалин бодолт автомат хийгдэнэ. Хэрэв өөр нэмэгдэл суутгал зэрэг гараас оруулах дүн байхгүй тохиолдолд шууд цалин бодолтоо хадгалаад цалингийн журамлаа үүсгээрэй. Сүүл цалин ботход гарч болох тохиолдлууд нэмэгдэл суутгал илүү цаг ээлжийн амралт бодох зэрэг заавар энхүү бичлэгт ороогүй бөгөөд гарын авлагын дараагийн видео зааварчилгаанаас орж дэлгэрүүлж үзээрэй. Цалин бодолтоо хийсний дараа журнал холбох бөгөөд журнал загварт сүүл цалингийн журнал загвар сонгоод холбох дарна. Байгууллагын салбар нэгж үйл ажиллагааны чиглэлээс хамаарч сүүл цалингийн журнал загвар, цалингийн зардал бичих, данс ялгаатай байж болно. Сүүл цалингийн журналд урьдчилгаа цалин данс ажилтан тус бүрээр хаалт хийгдэж цалингийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын өглөг, цалингийн өглөг үүссэн бичлэлт үүснэ. Ажилтнтай холбоотой өглөг авлага тооцоо суутгал хийгдсэн бол ажилтан бүрээр дэлгэрэнгүй журнал үүснэ. Энэхүү журналаас шууд цалингийн өглөгийн цэвэр дүнг харах боломжгүй бөгөөд тайланцсээс дансны хуулга үлдэгдлээс цалингийн өглөг дансаар шүүж мөнгөн хөрөнгийн цохноос цалингийн шилжүүлэг хийсэн бичлэлтэй хийхдээ цалингийн өглөг дансаа хааж бичнэ. Танд амжилт хүсье.